Альберт, Танд үйлчлэгэд бэлэн ирэх мэ? хүү. Давтан хэлнэ үү? Тушаалыг ойлгосонгүй. Хүү. Давтан хэлнэ үү? Тушаалыг ойлгосонгүй. Хүү. Давтан хэлнэ үү? Танд үйлчлэхэд тушаалыг ойлгосонгүй. Давтан хэлнэ үү? Давтан хэлнэ үү? Шар шувын цаг эхэллээ. Хүү. Хүү. Харагтай мишэл муурч найхаа дээш авирч байгаа юу? Битгээ та шар шувуу зогцоолно. Хүү. Шар шувуун савар. Бумеранг. Нөгөө яг ямар төлөвлөгөөтэй шидэж байгаа юм? Шар шувуун урам зориг ийм амархан мохгүй шүү. Алуу моожгаа минь шар шувуу ахта хүрээ дээр. Хангалттай. Аврах ангийнхныг дуудъя. Тэг хэрэггүй дээ адагтай мишэл. Моожгаа тайван багра. Алуу буугаа дээр. Ноён демо. Шар шувуу. Энэ 7 хоногт бид таныг 5 дахь удаага аварч байна. Олон хавар нэгэндээ гэж нэг л өдөр бэртэн шүү. Ядаж дуулга өмсөж. Та хоёр дуулга өмсдгүй штэ. Ноён шар шувуу танд тайлбарласан шүү дээ. Өөрийгөө бидэнтэй битгий харьцуул. Бид бол жинхэнэ супер баатрууд. Жинхэнэ супер хүч шидэт өмсгөлтэй. Мэдж байна л да. Гэхдээ би багахаас ал супер баатар болохыг хүсдэг байсан. Альваа хүүгүүдээ. Хатагтай цог хармуур нарын баатарлаг үйлс хотын зарим иргэдийн өөрсдөө супер баатар болох хүслийг бадраажээ. Гэвч энэ сайн зүйлөө Клара контрт сурвалжлагчид анхаарлаа хандуулцгаая. Өнөөдөр хатагтай цог хармуур нар өөрийгөө Парис хотын цоо шинхэн супер баатар хэмээгээд буй шар шувуу гэгчийг аюулаас дахин аварлаа. Хадагтай цонх хар муур найзуудынхаа зөвлөгөө хүлээж авлаа. Дараагийн удаа би илүү сайжран гэдэгтээ итгэлтэй байна. Зэвсгээ засан сайжруулж, бэлтгэлтэй шамдан орно. Учир нь бусрамг явдал байгаа газар шар шувуу очно. Шар шувуу манай. Хүү. Уучлаарай. Та хоёрт нэмж хэлэх зүйл байна уу? Юу гэхээр шар шувуу сайхан сэтгэлтэй л дээ. Гэхдээ Парисын хүүхдүүдээ түүнийг даган дуурайж болохгүй шүү. За юу, өөрсдөд чинь аюултай. Хатагтай цог зөв ярьж байна. Гэртээ турш үзэж болохгүй шүү. Ойлгоо хүүхдүүдээ. Харин бүх Парисчуудын аманд ойрхон байгаа асуулт бол энэ шар шувуун багийн ард хэн нуугдана вэ? Парисын хамгийн бүтлгүй супер баатар үнэндээ хэн бэ? Демоклис захирал сайхан сэтгэлтэй ч гэлээ. Ингэж яваад нэг л өдөр бэртэж гимтэн. Хоёулаа цаг үргэлж хүүхэд шиг бөөцөөлөд байж бас чадахгүй. Өглөөнөөс орой хүртэл манаж байна шүү дээ. Супер баатар болох хүслийн унтраавал яах вэ? Жишээ нь айлгаад ч юм уу? Хөөрхийн ноён Демоклисийн мөрөөдлийг үгүй хийх гэж юу? Болохгүй. Харин ч эсэргээрээ мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах хэрэгтэй. Ганц өдөрч байсан хамаагүй жинхэнэ баатар болмоор байна гэсэн шүү дээ. Нэрээ хэрвээ мөрөөдлийг биелүүлж нэг өдөр жинхэнэ баатар байхад нь туслах юм бол сэтгэл нь ханж аюултай тоглоомор тоглохоо болно. Харахгүй л ухаалаг хадагтай цохон мөндөө харин яаж гэдгийг л бодоод олчихвол. Надад нэг санаа байна.